За та нарын энэ саяын 7 эмнэлэг байна шүү дээ. Үндсэн тэгээд хөдөөгийн 21 аймгийн эмнэлэг эднэрийн урьжээлийг тодорхой хэлмээр юм. Энтэй холбоотой ерөөс өвчнүүд одоо гаднаас эм авчирч байна. Эмчлүүд чадахгүй байна. Нөгөө талаар нэг асуух юм, нөгөө өнгөрсөн жил бид нэр гадаад эмчлэгчд 10 тэрбум төгрөг хуваарлсан. Тэрэнд аудит хийж өснө үү? Ер нь эмнэлгүүдийн урьжээлийг нуух шаардлагагүй. Энд орон тооны хэтрэлтэй холбоотой байна уу? Аль эсвэл одоо гүйцэтгэн санхүүжтэй холбоотой эмнэлгүүд өөрсдөө мэдээ хайцсан бүтц орон тойг шинжлэхгүй дээрээс энэ цааш явахгүй нэ. Урьжээлийг одоо нуухгүйгээр ил болгомоор байх юм. Энэ талаар асууя. За Чөмбөрийн сайд нэмж хариулъя. За тэгэхээр одоо энэ нөхцөл байдлаас нуухгүй бид бодиттой ярина. Одоо зүгээр л ердийн эвлэг дээр очиод л хагалгаа хийснийхаа дараа шархаа болгоход өөрснөө биеинт шархаа барьж очиж штэ. Энд ч одоо нууц биш байна. Үнэн бодит байдал ийм байгаа. Зарим эмнэлэг дээр бол санхүүжил байхгүй учраас та төлбөрөө төлгээд бүтэн төлбөрийг аваад ивчээ штэ. Бид үндсэн том зорилго тавьж байсан. Эрүүл мэндээсээ болоод санхүүгийн хямралд орохгүй байх том зорилгоос одоо ухрал болцоо. Энэ одоо нуух юм байна. Тийм учраас энэ бүх тогтолцоонд нэг эрүүл мэндийн даатгалын сан өөрөө бие даасан корпоратив шин чанартай үйл ажиллагаа явуулахгүй л болохгүй байд юм а гэдгийг харууллаа. Хоёрт олон нийтийг хамарсан халдвар төвчнийг бид эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлэх нь өөрөө ямар хор уршигтай юм бэ гэдгийг бас давхар нотоллоо. Сая та түрүү асуусан халдвар төвчин судлалын үндэсний төв дээр нэг 20 гаруй тэрбум төгрөгийн өөр байгаа гэсэн үнэн шүү дээ. Энд чинь л улаан бурхантай холбоотой гарсан зардал.